Төдөлтөд мэдээлэл авч бүдэх сурч нэг юм сайт төдөлтөд та бүхэнд Эрдэнэс тавталгай компани, тавталгай түвш компани Австрис мэдээлэл шууд амжилт үзүүлж байна. За тэгэхээр тавталгай түвш компаниас би нөгөө барьцалдуулагч, хятад улсаас авдаг барьцалдуулагч гэдэг ч юм уу холбогдох зүйлсийг тодруулахаар ирсэн. За хятад улсаас авдаг барьцалдуулагч нь за маш ноцтой юу гэдгийг хими хортой хар тоглоом хүнцэл илэрдэг. Ихэд шинжилгээр гэтэл ингээ монголчуудаа хордуулж байгаа юм шиг яагаад тухайн барьцалдуулагчийг аваад за нүүрсэнд хэрэглээд байдаг ч гэдэг холбогдох мэдээллийг аваад энэ жижиг нөх юм ч ингээд орчуул яадаг. Бид нэг тавталгай түвшин барьцалдуулагчийн талаар нэг мэдээлэл авсан юм. Тэ? Нэгэн сайт. Нэгэн барьцалдуулагчийн талаар мэдээлэл авъя. Манай олон нийтийнхэн тавьсан юм уу? Олон нийтийнхэн чаана суудаг. Манай олон нийт энэ шүү дээ. Олон нийтийнхэнтэй эхлээд харилцсан байна. Бид нар 4 өдөр аль биесээр мэдээлэл хийж байгаа. Тэрнээс өмнө ямар ч мэдээлэл хийхгүй юм. Яг нь тийч одоо хүмүүс нь байхгүй шүү дээ. Тийм учраас 4 өдөр танаа яриад байгаа юм дээр аль биесээр мэдээлэл өгөө л гэж. Хэдүүлээ нөгөө агс өдөр чиний нөгөө сонирхоод байгаа асуулт юу гэдэг вэ? Хэдүүл энэ барьцалдуулагч яана гэдэг. Барьцалдуулагч хятад улсаас хичнээн төгрөгөөр яаж худалдаж авдгийг хэн хаанаас байгуулдаг тавталгай түвш компани үйлдвэр байгуулагдсан цагаас хойш барьцалдуулагчийг тодорхой хэмжээгээр хятадаас авч байгаа шүү дээ. Энэ бол дотоодоо хийх чадахгүй байсан. Сүүлийн харин 2 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрүүд тодорхой хэмжээний одоо хувь хэмжээг нийлүүлж явж байгаа. Ийм л асуудал багш. Түүнээс хөл ерөөсөө юу гэдэг эндээс л зүүн мэдээлэл авч байгаагүй нууцаар ч гэсэн юм байхгүй шүү дээ. Тий. Авдаг нь үнэн авж исэн тий дотоодын тодорхой Барилтех гэдэг компани тодорхой хэмжээний барьцалдуулж нийлүүлэл явж байгаа. Жилд одоо юу гэдгийг Барилтех компани 2022 оноос бол нийлүүлж эхэлсэн юм байна. Тэрнээс өмнө дан хятадаас авдаг байсан юм тийм. Яг тэр дотоодоос хийдэг компани байгаагүй учраас байгаагүй. Тэгэд одоо энэ хятад улсаас оруулж ирж байгаа энэ барьцалдуулагчид чинь хими хорт бодис агуулгаддаг юм байна шүү дээ. Тэрийг та яаж нотолсон юм? Харин угаасаа танахаа өөрсдөө хар тоглох хүнцэл угаасаа илэрдэг гэдэл манад угаасаа юу гэдэг нас хоритууд нь байна. Баримт нь хаана вэ? Тэгээд тэрийг бол зүгээр хардалт гэдэг үгний ардаар шүнийг гүтгэж болохгүй байхгүй юу? Чи ингээл ярьж байгаа тэгдгийм байна. Энийг би хардах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Энд чи болохгүй байхгүй юу? Чи яг ёс зүйтэй байх хэвээр. Яг юу байгааг нь нотлох баримт нь байж явах хэвээр. Шууд ингээд гүтгэж болохгүй шүү дээ. Харин хими хорт бодис байдаг юм нотолж хэвээр байхгүй юу? Нотлчвал та нараа угаасаа илчих. Гоо нотлох ёстой байхгүй. Тэгжээж явах ёстой шүү дээ. Тийм байдаг. Тодорхой нөгөө нотлохоонууд нь одоо юу гэдэг эднэрийн яриад байгаа энэ төлшнийх нь дотроос нь хими хорт бодис илэрдэг гэдэг нотлохыг нь та бүхэндээ бид яг одоо үзүүлэх болно. Биднэрт нотлолгоо нь байгаа. Угаасаа танаа инженер техникийн албаныхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрөө за угаасаа хар тоглох хүнцэл илэрдэг. Тэр чинь хими хорт бодис шүү дээ. Ийм зүйлсийг илэрсээр байхад хөдөлж аваад байгааг л би асуух гэдэг. Хятад улсаас хэдэн. Чи хараа юг одоо цаг хугацааг гуглээд үзэх юм бол манайхан яг энэ хэвлэл шахмал үйлдвэрлэж юусны дараа одоо шахмал барьцалдагчтай холбоотой асуудал үүсээд энэ чинь янз бүрийн юмтай биш үү гэдэг асуудал үүсээд манай ерөнхий технологич байсан инженер байсан Батүлэг Чүмбөр идэж үзүүлсэн шүү дээ. Энд чинь өөрөө органик бүтээгдэхүүн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн байт юм а гэдэг. Тэр хүн найрлага өөрчлөлтөг байхгүй юу? Өөрөлдөө нэг л юмар хийж байгаа. Харин сүүлийн үед доломитын орцтой барьцалдуулагчийг дотоодын компани тодорхой хувь хэмжээ нийлүүлж байгаа. Гэхдээ одоо юу гэдэг жилийн түвшний үйлдвэрлэлийн хэрэглийг бүрэн нийлүүлж чадахгүй байгаа. Тийм учраас тодорхой хувь хэмжээ яаж байгаа. Гэхдээ цаашд бол аль болох дотоодын үйлдвэрлэж байгаа барьцалдуулагчийг ашиглая гэдэг бодлого баримталж байгаа. Тэгээ тухайн өдрийн шууд амжилтаар тэр Барилтех гэдэг компани захиралтай ирсэн чинь 100% байтгал нийлүүлэх боломжтой л гэдэг сайр үг. Гэхдээ тэгээд тэр хүмүүс чинь өдөрийн хугацаанд нийлүүлэх нь яасан болоогүй л яасан байгаа үстэй. Тийм л юм да 20 орчим үйл одоо одоохондоо нийлүүлж юм байна те. Тэрнээс дээш нийлүүлэх боломж танай компанид хэр байгаа бол? Гэхдээ мэдээж байлгүй яг манайх ч одоо 100% байтгал 200% нийлүүлэх хүчин чадалтай. Манайх ч өдрийн 250-аас 300 тонныг үйлдвэрлэхийн хүчин чадалтай. Байж гараа дахиад асууч. Танах 100-аас 200% гэдэг нь ерөнхийдөө тавталгай түвш компанийг барьцалдуулагчаар хангахад бүрэн нөөцтэй гэж байгаа юм уу? Тий, одоо байгаагаас нь дахиад хангалттай илүү бид нэр барьцалдуулагч үйлдвэр нийлүүлэх боломжтой юм үйлдвэр баггүй манай үйлдвэр. Тий, хүчин чадлын хувьд. Энэ гэхдээ бодиттой тоо шүү. Зүгээр нэг том төхөөрөмжийн суйрлуулсан хүчин чадал гэж бас нэг тоо бий л дээ. Тэр бол биш яг. Одоо бодит амьдрал дээр үйлдвэрлээд нийлүүлж байгаа процессоос гарч ирж байгаа. Яг л бодиттой манай үйлдвэрийн хүчин чадал бол бүхэлд нь хангах байтугай дахиад илүүж бас нийлүүлэх юм боломжтой юм үйлдвэр шүү дээ. Тэгэхээр
Тийм 4 өдөр бид нар мэдээлэл хийгээд ямар ч ярьж байна. Таны одоо таны ойлголтын зөрүүтэй асуудал байна шүү дээ. Энэ зүйл дээр ямар ч гэсэн бид нар нэг тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Та үнэхээр тийм нотлогоо байдаг бол тэрийг эхлээд үзүүлсэн. Эн чинь ийм байна гэдэг тэнэсгүүл тэр чинь ингэж яана гэд арайж болохгүй шүү дээ. Компани 100% хамгаалж болно өөрөө чинь ажиллах. Гэхдээ үнэхээр өнөөдрийн байдлаар хятад улсаас авж байгаа барьцалтуулагч чинь химийн хорт бодистойг нь мэдсээр үж танах өөрсдөө хятад улсаас энэхүү нийлүүлээд борлуулад тэр тусмаа энэ сайжруулсан түлшиндээ хэрэглээд байвал танах хэрхэн хариуцлага яаж хүлээх юм? Орглоо хайлаа энгийн юм яриа. Ер нь бол анх тавталгад биш компани 2018 онд байгуулагдсанаас хойш хятад болоод дотоодын барьцалтуулагч банк хэрэгжилж байгаа. 18 оноос хойш хэрэгжилж байгаа. Дотоодын барьцалтуулагч гэж бас байд юм уу те? Монголд үйлдвэрсэн барьцалтуулагч тодорхой хэмжээний хувийг эзэлж байгаа. Хэдэн хувийн эзэлтэн тэр нь? За ер нь манай дотоодын үйлдвэрийн хүчин чадал тэгээ барьцалтуулагч тавих техникийн шаардлагаас шалтгаалаад нэг 20-30% хятад барьцалтуулагч, хятад улсад үйлдвэрсэн импортын барьцалтуулагч, үлдсэн хувийг бол Монголын үйлдвэрлэгчдийн барьцалтуулагч. 80% нь Монголын үйлдвэрлэгч нарын барьцалтуулагч. 80 импорт хятадын барьцалтуулагч. 20-30% Монгол. За хамгийн гол нь хүнцэл хар туулга илрээд байгаа энэ хятад барьцалтуулагчийг хэдэн жилийн хугацаанд хэрхэн хэрэгэлсэн хятад улсаас хэдэн төгрөгийн үнэтэй борлуулж авчирдаг ямар компани хин гэж хүн ингэж одоо гэрээ хийж авчирсан. Монгол улсад тэр барьцалтуулагч гэдэг зүйлийг хийдэг юм байл шүү дээ. Сая өөрөөсөө ярьлаа. Одоо юу гэнэ үү? Долмаал юу гэж вэ? Нэг одоо юу гэдэг хими бодистой. За нилээд уг нь хэрэгтэй тийм барьцалтуулагчийг монголчууд хийдэг гэдэг. Тэгсэн мөртлөө монголчууд хийдэг барьцалтуулагч байхад монголчуудаас нэг 20% аваад үлдсэн 80%-ийг хятадаас химийн хортой барьцалтуулагч авч хэрэгжилж байна. Тавтлахад биш. Тэгээд нэг хоёр Монгол хятад нэг барьцалтуулагчдын байж байгаа царай. Монгол барьцалтуулагчаас нь бол юус утаа гарч л харагдахгүй байна надад л. Эндээс нь бол зүгээр ингээл халаагаал эхлэнгүүтэл битүү утаа гараал надад гол нь юу ч өнөртэй байгаа юм да. Юу ч холдгийн энд нь одоо. Ёо за одоо ингээд харуулъя. Хэдэн минут ч хамаагүй ингээд энэ хэр одоо ингэж гардгийн. Нөгөөх нь бас энэ барилт ихээс нь гарах нь бас харъя. Бас овг нь хоёулаа барьцалтуулагч юм чи ингэж утаа гардаг бол хоёулангаас нь л гармаар. За ингээ Монгол барьцалтуулагч гэдэг байгаа энэ барилт их энэ хажуугаас нь ороод эндээс нь утаа уугдаг. Ийм л юм хийж штэ. Санаа зовмоор. Тэгээ би энийг чи одоо тэр нөгөө оруулж ирээд зараад байгаа нөхдүүдийг одоо би геноцид гэж хардахгүй яах юм. Монголчуудыг зүгээр л үхэл рүү түлхэж штэ энэ нөхдүүд. Энэ үү. Самбана. Таан цагаан ахлах мөрчлөлт юм уу? Үгүй ээ. Та юу? Ямар асуудал? Хүний нөөц. Миний нөөц. Энэ клин юу байгаа вэ? Энэ Наачийн хэлсэн байгаас үү. Өнөөдөр фитнес сургалт фитнес хамтлагаас сурсан байна та. Санаа даруугаа. Хамт нэг хүчин сайн залуу. За ингээд хоёр дахь удаага хоёр ажлын өдөр ирсэн байхгүй. Дахиад дөрөв дэх өдөр өдөр өөртөө хэвлэлээ урал зарлана гэдсэн. Өнөөдөр хэвлэлээ урал зарлаг болгоно. Дахиад өрөөдөрлөө. Дахиад ямар ч дарга байхгүй. Нэг олон нийтийн худлаа яриадс нөхөр бас байхгүй. Бид нар хэдийн юм тодруулах гал яваад байгаа. Тэгээд одоо ингээд танах хог нь өнөөдөр хэвлэлээ урал зарласан байсан биш. Тэр нь яац юм бол? Манай бүх та бид нар удирдлагын дээр сургалттай, өдрийн сургалттай байгаа. Одоо бүгд тэнд байгаа юм уу? Тийм мэдгүй удирдлагын хэм бэ нөө яг хаана вэ? Сургалтанд явцсан байж байгаа. Хамаагүй тэнд нэг газар нь байна гэвэл би тийш нь очиж л гэдэг. Надад бас яг хаана гэдгийг хэлсэнгүй юм. Сургалттай ажиллаа таслаад явдаг. Ажил бүх даргаанууд тэгээ сургалтанд явчихдаг юм те. Та сая юу гэсэн бэ? Хаана хүмүүс нөө гэсэн бэ? За, уцаа түр уншиж байгаа ч хүн. Юуны эрдэс хамтлагын сургалт явуулж байгаа. Хаана? Удирдлагын хэм дээр өнөөдөр үдээс хойш сургалтанд бас өөр газар байсан. Сургалттай хэлсэн байгаагаар ахлах мэрэгчлэнүүд.
Бэлдсэн дараа нэг ахлах мэрэгчлэнгүүд нь бүгд ингээд өнөөдөр сургалттай юм да. Ерөнхийдөө цагаа Өнөөдөр уг танах нэг хэвлэл урал зарлана гэжсэн тэр нь яагаад болчих юм бол? тэрийг би болохгүй. Тэрийг хэн мэдэх ёстой л дээ. Хэвлэл мэдээллээс өмнө цагааны хэлцээс л явах байх. Нөгөө залуу байхгүй л шүү хаа. Аа та бас юуг нь яагаад хорол зарлах гэсэн нь мэдэхгүй юм те. Хэвлэл урлаа боловлцсон тийм. Намайг болохоор 4 дахь өдөр хүрээд ирээгээд намайг өмнөх бичлэг хийхэд тэгж хэлцээр байгаа явуулсан байхгүй. Би ч нэг бичлэг хийгээл яваад байна энд. Би мэдээлэл авахгүй яваад байгаа байхгүй. Наа нотлохоронтой аваад ир гэсэн би аваад ирлээ. За ингээд нөгөө тавлах төш компани дээр ирсэн мэдээлэл би ингээд 2 дахь өдөр 1 дахь өдрөөр л байлаа. За энэ 7 хоног ямарч эхлээд эхний 7 хоног эхний өдөр төлөвлөгөө дээр хоролтоос нөгөө чагсаа суглан гэж суучихсан. Эрэг 2 дахь өдөр ирсэн. 2 дахь өдөр ирэхэд энэ хэвлэл олон нийтэд харилцах хэлцийнх нь нөхөр тавар шин мэдээ ярилцлах нь байгаа. Бүхэл зүйлийг ингээ гүрийгээд байдаг. За би ингээд аваад ирж байгаа. 2022 оны 1-р сарын 20-ны өдөр хийсэн химийн технологийн хүрээлэнгийн лаборатори шинжилгээ. Миний нөгөө яриад байгаа хүнцэл хар тугалга. Хүнцэл хар тугалга илэрсэн ийм барьцалдуулагч хэрэглээд өглөө чамд энэ хүнцэл илэрсэн хар тугалга илэрсэн гэдэг нотлохоримтон байна уу гэдэг. Тэгээ энэ нотлохоримтон байна. Химийн технологийн хүрээлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрийн албан бичиг. Тэгээд хавсралтын 5 төш компани дээж авсан найрлаганд нь байхгүй тийм зүйл байх ёсгүй гэдэг зүйл нь хүнцэл бол хар тугалга. Энэ хоёр зүйл за энэ хүнцэл бол хар тугалга гэдэг. Энэ хоёр зүйл нь илэрх ёсгүй. Нөгөө химийн одоо хортой бодцол واخгүй. Нэгсэндээ бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдийн нөгөө ургийн гажиг, золболт, бага насны хүүхдүүдийн нөгөө IQ, ой тогтоолт иймэрхүү зүйлсд маш одоо үгүй настайгаар нөлөөлдөг. Ерөөсөө ийм химийн бодис. Тэгээд ийм зүйлийг одоо манайх илэрх ёсгүй гэж олон юм онголтоод байсан нөхөрт маяг би авид ирж байгаа өнөөдөр уулзаад өгөх гээд. Бас нэг хардах зүйл нь баруун бүс болон зүүн бүсийн үйлдвэрүүдээр найлалан дээр ноцсон. Тэгсэн чинь баруун бүсийн үйлдвэрүүдээр нь болохоор хятад барьцалдуулагч хэрэгэлдэг бай манайх гэдэг. Зөвхөн зүүн бүс нь хэрэгэлдэг гэдэг. Ерөнхийдөө хоорондоо ингээд технологийн бос зөрүүтэй зүйл гаргадаг гэж хардчихсан чинь бид нарыг нөгөө баруун бүсийн үйлдвэрүүдээр нь барьцалдуулагч байгаа хажуугаар зүгээр сайхан дагуулгаал нуугаал гараа явчихчих. Ажилчид нь надад барьцалдуулагч наа өрөөд ирж байгаа шүү дээ. Энэ байна хятад барьцалдуулагч нэг. Яг энэ мэдээллийн дагуу ингээд Эрдэнэс тавталгаа компани энэ Эрдэнэс тавталгаа төлшдөр нэг 2 дахь удаа ирлээ байдаг. Нэг дахь өдөр надаа нэг бодлоо мэдээлэл өгөөд сэвлэлийн ажилтнанд нотлохоронтой аваад төрөд ирлээ. Ийм зүйл байна. Энийг нэг тайлбарлаад өгөөч. Тэгсэн нөгөө ажилтнанд нь авахгүй. Байна уу? Бай. Нөгөө минь өргөл байна. Хэн блэ? Тавлахад биш хөвлөлийн ажилтнууд. За. Манай дээр ирсэн байгаа мөн хөө? Тий. За өнөөдөр нөгөө манай дарга нар юунтай өдөрлөг актемд нэр сургалттай байгаа. За би өдөрлөг актем руу яваад очиод төгөл. Тэгээд өнөөдөр нөгөө хөвлөлийн хурал зарлан гэжсэн яага болчихоо. Харин Эрдэнэс Монголын харьяаны сургалт нэгдсэн сургалт байгаа учраас давтчихлаа. Тийм би чамшин хөвлөлийн хурал мурлаа 4 дахь өдөр хийнэ. Тэгэхээр мэдээлэл аваа гэхээр би 2 дахь өдөр чамтай уулзсан юм тийм юм цацаагүй тэр чиглэл байлгаад байгаа. Би чамд нотлохоримтыг авчираад чамтай уулзах гээд ирлээ. Танах хүнцэл хар тугалга ерөөсөө илэрдэггүй гэж чи яриад байдаг. Би 2022 онд хийсэн химийн лабораторийн шинжилгээнийхэн бичгийг аваад ирлээ. Тамуу мамгтай. За чи тэгвэл байж хам би яваад очих уу? Тийм зүгээр харин танахаас харин чи өөрөө гол нэрээд мэдээлэл өгөх юм уу? Мэдээлэл чамд өгдөл өгч эсвэл маргааш ерөнхий технологич би үзүүлээ одоо уулзуулъя. Цаг тавлаад байлаа. Тэгээд дээрэс нь хятад барьцалдуулагчид нь хүнцэл болон хар тугалгаг ингээд 2022 оны гэсэн эдэж тавталгаа төш компанийн үнийг өгөөсгээд тийм зүйл илэрхгүй, тийм зүйл байхгүйгээр хэвлэлийнхэн ажилтныхан өгсөн яриаг нь ч гэсэндээ та бүхэндээ дараах хөдлөөр тодруулаа хүргэе. Өөрсдөө өмөрч болно. Хамаагүй. Ажил хийдэг хүн энд алга. Дээрээс нь энд Монгол улсын иргэдийн аюулгүй байдал бага насны хүүхдүүдийн аюулгүй байдал яригдчихэж байгаа. Мянган гэр оролт байгаа иргэд өнөөдөр энэ сайжруулсан шахмал төвшиг хэрэгжилж байна. Тэгтэл бүгд ийм химийн хортой бодисоор амьсгалж байна л гэсэн үг. Тэгэхээр энд нөгөө ургийн гажиг, эмэгтэйчүүдийн нөгөө өргүүдэл, золболт бага насны одоо ирээдүйн болсон хүүхдүүдийн маань нөгөө IQ толгойн саажилттай болдог юу гэдгийг маш олон нөхцөл байдал энэ хоёр зүйлсээс болж гараадахыг үгүйсэхгүй болчихдог. Яг тэгвэл барьцалдуулагч гэдэг зүйлээс нь ийм зүйл илрээд.
Бид үүнийг энэ давталгаа түвш компаниудаас тодруулахаар ирсэн боловч холбогдох. Одоо юу гэдэг албаны дагагч гэдэг юм тайлбар мэдээлэл өгөх юм байсангүй. За эрчим хүчний яамнаас зарим тодруулгыг аваад маргаашнаас дахин давталгаа түвш дээр ирж тодруулгыг хүргэх. Байна. Хэмээн. Нэг үг хэлэхэд өргөлж юм байна. Энэ тавталгаа түвш компанитай холбогдлолтой эрчим хүчний яам дээр ирчээд байгаа. Асуудал нь юу юм болов? Тэгээ энэ бодлого хэрэгжилтийн эрчим хүчний яамнаас хариуцдаг үс дээр нь түвшний асуудал. Мэдээлэл ч гэсэн тусдаа байгаа шүү дээ. Хаан тийм тусдаа тэднээс асуусан ер нь танахаас бас ер нь бодлогын төвшөнд хэд хэдэн зүйл асуух гээд. Яаж хяналт шалгалт хийдгийг. За тэр хариуцсан газрын дарга нь болохоор нортон дээр л явж байгаа даа өнөөдөр хуралтай. За тэр дарга нь одоо сая бараг 5-7 төвшөөс асуучихгүй доо манайх сайн юм уу мэдэхгүй гэдэг юм. Харин тэр юу нь бол наач 5-7 төвшөж тусдаа хэвлэл мэдээлэлтэй тусдаа л асуудал газар л та. Тэгээд за энэ 5-7 төвш компани эрчим хүчний яамч хариуцлага тооцдог юм байна. Энэ газар уг нь энэ 5-7 төвш компани дээр бодлогын төвшөнд хяналт одоо тавьдаг газар гэж байна. Нөгөө нүүрс одоо юу гэдгийг 5-7 түлш мүлшний одоо өөр даргатай. Тэгсэн чинь тэр дарга нар нь бас байхгүй. Амралтын дөрөөс хойш гарсан мэдээллийн дагуу бид зүгээр л зарим зүйлсийг тодруулах гэдэг. Энэ дарга нар нь бол ерөнхийдөө мэдээлэл бол өгөхгүй байна. Монголчуудыг хордуулаад байж болцсохгүй энэ асуудалтай. 5-7 түвш компани хэвлэл 5-7 түвш бол өөрсдөө тусдаа удирдлагатай, тусдаа хэвлэлтэй, тусдаа байгууллага. Хариуцлага тооцох дээр тулвал тухайн байгууллагт нь хариуцлага тооцох ёстой юм шиг байна. Харин тийм энэ юм шүү дээ. Тэгэхээр одоо би ингэж зарим холбогдох хүмүүсийн л одоо одоо за эрчим хүчний яам ингээд тоодох юм бол төрд танд идөө. Өөр яах. Төрийн байгууллагууд нь хандаа, төрлөө нь хандаа, Монгол Улсын засгийн газар нь хандаа. 5-7 түвш компаниар эрчим хүчний яам гэсэн нөлөөтэй хяналт шалгалт тавьдаггүй юм байна. Өөрсдөө хятад улсаас тэр барьцалдуулагч оруулж ирдэг гэдэг. Биднэрт ирсэн бас ноцтой мэдээлэлүүд байгаа. Хятадаас хамгийн хямдхан барьцалдуулагч нь аваад 90 улсад хольж найрлахыг өөрчилдөг. Тэгээд түүнээс нь одоо энэ хүнцэл хар туглаг илэрдэг. Хүнцэл хар туглаг бол Монгол иргэн чи би үзэж байгаа бүх хүмүүсийн биед байх ёсгүй. Ноцтой. Одоо химийн бодис гэж байгаа. Үүнээс болоод ургийн гажиг үсдэг. Үр зулвдаг. Бага насны хүүхдүүд нэг IQ ой тогтоолтолд нь ч гэсэндээ асуудалтай. Тэгээд ийм зүйлсээр нөгөө эрчим хүчний яам нь хараа хяналтаа тавиад хэрхэн хаанаас яаж та бүхэн энэ барьцалдуулагч гэдэг зүйлээ авдгийг гэдгийг хяндгийн болов гэж бодсон. Бид нар ч мэдэхгүй юм байна. Тусдаа толгой байгуулга гинэ. Тэгэхээр 5-7 түвш компаниар биднэрт ирээд байгаа мэдээллийн дагуу энэ ерөнхий инженер Алтан Сүг болон холбогдох хүмүүс нь за ноцтой байж болох зүйлийг одоо өөрсдийнх нь бизнес болгоод нэлээд удаан хугацаанд хийсэн байж болцсохгүй нөхцөл байдал ингээд илэрж байгаа. Яг л тэд нарт хараа хяналт байдаг. Баруун бүсийн үйлдвэр дээр төрийн хамгаалалт гардаг учраас тэрэндээ нэг одоо юу гэдэг юм ач холбогдол өгдөг зүүн бүсийн үйлдвэр нь өөрсдөө харал хамгаалалттай өөрсдөө бүх зүйлээ одоо зүүн бүсийн үйлдвэр өөрсдөө хамгийн шинэ техник технологитой гэдэг. Тэр үйлдвэр дээр бүх хороо найруулдаг гэдэг. Дотроос нь ажилчид нь дотроос нь инженерүүд нь за магадгүй тэр 90 улсад тэр цардуул гэдэг зүйлийг холж явахт нь байсан хүмүүс нь яриад байна. Мэдээлэл өгöd. Хэрхэн яах ёстой вэ? 5-7 түвш компаниар хариуцлага тооцох байгууллага Монголд байна уу? Монголчуудыг хордуулж үйж болцсохгүй нөхцөл байдал илрээд байна.